За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө цувралаар SWOT шинжилгээний арганы талаар та бүхэндээ хүргэх болно. За хүн хаана байгаагаа мэдвэл хаашаа явахыгаа амархан мэдэж олно гэсэн үг байдаг. За тэгэхээр SWOT шинжилгээний аргыг 1950 онд Америкийн нэгдсэн улсын бизнес эрхлэгч, судлаач Хембри гаргаж ирсэн байна. За SWOT гэдэг нь strength буюу давуу тал, weakness буюу сул тал, opportunities буюу боломж, threats буюу эрсдэл гэсэн үгнүүдийн давчлал юм аа. Тэгэхээр хүн болгонд өөр өөрийн гэсэн давуу болон онцгой мөн сул талууд байдаг. За бид нар давуу талаа олж мэдснээр илүү өөртөө ихтэй болдог бол сул талаа олж мэдснээр түүнийгээ цаг алдалгүй засаж сайжруулах бүрэн боломжтой болох юм аа. За тэгвэл дараах асуултуудыг та өөрөөсөө асууж болох нэ. За үүнд би ямар зүйлийг маш сайн хийж чаддаг вэ? Мөн надад ямар ур чадварууд байдаг вэ? За тэгвэл сул тал хэсгээр би ямар зүйлийг таарах хүн хийдэг вэ? Мөн би цаашлаад ямар чадвараа сайжруулах шаардлагатай байна вэ гэдгийг бичих хэрэгтэй байна. За тэгвэл боломж хэсгээр үүнийгээ сайжруулахын тулд надад ямар боломж байгаа вэ гэдгийг олж харах хэвлэл юм. За жишээлбэл би эдгээрийг сайжруулахын тулд хинээс ямар байгууллагаас туслалцаа авч болох вэ? Мөн би ямар чиглэлийн сургалтанд суух боломжтой вэ гэдгийг бичих хэрэгтэй байна. За тэгвэл эрсдэл гэдэг хэсгээр за миний энэ амжилтын зам юу саад болж болох вэ? За мөн миний хувь хүний зан чанаруудаас ямар зан чанар эрсдэлтэй байж болох вэ гэдэг зүйлийг бичих хэрэгтэй байх нэ. Ингээд сул талаа багасгаж давуу чанаруудаа өнгөлцгөөе.